Өнөөдөр 4-р сарын 1-ний өдөр. Энэ өдрийг инээдмийн баярын өдөр болгож дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан дэлхийд дахинд дайн мөргөлдөөнтэй, эдийн засгийн хямралтай, манай улсад хаасаагүй талцсан улс төржиж байгаа энэ цаг үед багч болон хугацаанд үзэгч таныг тайвшруулж инээд бэлгэлэхээр бид дараах бяцхан сурвалжлагыг бэлтгэлээ. Газар хуралдлаа. Тэгээд нийс хотын иргэд цэвэр агаараар амьсгалж байгаа учраас амьсгалж байгаа агаар дээрээ сар тутам сая төгрөгийн татвар төлөх юм хуулийн зохицуулт өргөн баригдаад батлагдчихлаа. Энэ зөв үү юу гэж бодож байна? Бид нар одоо ингээд хангалттай хэмжээний амьдрах нөхцөл боломжийг олохгүй ээж тэ суур хэрэгцээг мань хангаж өгөхгүй ээж одоо юу амьсгалын агаар дээр татвар навагдах вэ? Энэ нэр үнэн сонсогч чинь үү? Итгэмээр юм. Гүү өстой юу итгэх. Тэгэх юм бол одоо бараг бослог гарах байлгүй тий. Одоо бүр юм хариулж мэдгүй би одоо бүр яах ёстой юм бол баг энэ чинь явах ёстой юм болов уу гэж бодож шít. Бид нэр одоо цэвэр агаар ашиглаж байгаагийн татвар төлөх юм бэ? Тэр арайч болох хаа. Итгэхгүй байна. Агаар бол глобалчлагдсан тийм юм байх ёстой шүү дээ. Оо юу гэж байгаа юм чи. Юу гэсэн үг зүгээр нэг хувь хүний амьдрах ихэд л халдаад байгаа юм шиг тий. Бас хэцүү юм л санагдаж байна. Одоо яадаг чарга байхгүй тийм шаардлагатай болсон бол хүн амьдрахын тулд төлөх л байлгүй. 126 гишүүн байгаа шүү дээ. 126 гишүүнийг одоо парламентын дархлааг сайжруулахын тулд одоо 256 болох бас хуулийн төсөл яригдчих байгаа. За явстаа донгодох хоо тэр үл харин 126 багасах хэрэгтэй. 4 сарын 1-ний холбогдож асуусан юм аа. Оо за тийм байлгүй. За. Тийм итгэв та. Баяр итгэсэн. Өнөө тоглоом хийе. За 4 сарын 1-ээ их чи тоглосон. Тийм ба. Йоо сайн орчихлээ шүү дээ. Супер байлаа. За 4 сарын 1 амар уус төрчлөөс амар их юм ярьлаа. Оо уучлаарай. Бүр гомдоод үхгүй шалтгаалж баг. Гайхлаа шүү дээ. Сон юм гараад ирэх юм юу үлээ. 4 сарын 1-гээр асууж байгаа. Шийтгэр гэж тийм баха. Гэхдээ би нэрээ татвар төлөх гэж шүү арга.